Өдөр тутмын Бурхны үг. Сатан хүний сониуч зам болон шинжлэх ухааныг судалж, нууцуудыг шинжлэх хүслийг хангахын тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг. Шинжлэх ухааны нэрийн дор Сатан хүний материалын хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг тасралтгүй сайжруулах шаардлагыг нь хангадаг. Тиймээс Сатан ийм шалтгаар хүнийг завхруулахын тулд шинжлэх ухааныг ашигладаг. Сатан ийм маягаар шинжлэх ухааныг ашиглан хүний бодол санаа, оюун ухааныг л завхруулдаг. Бидний хардаг, харьцдаг эргэн тойрны зүйлс, үйл явдал, хүмүүсийн дундаас Сатан өөр юуг шинжлэх ухаанаар завхруулдаг вэ? Байгаль орчин. Зөв. Та нар үүний улмаас гүнээ хогорч, мөн энэ нь та нарт гүнээ нөлөөлсөн юм шиг байна. Хүнийг хуурахын тулд шинжлэх ухааны янз бүрийн нээлт, дүгнэлтийг ашиглахаас гадна Сатан хүнд Бурхны өгсөн амьдрах орчныг зэрлэх боломдоор сүйтгэж, мүлжин ашиглахтаа ч бас шинжлэх ухааныг ашигладаг. Хэрвээ хүн шинжлэх ухааны судалгаа явуулах юм бол хүний амьдрах орчин улам дээрдэж, хүний амьдралын стандарт тасралтгүй сайжирна. Цаашлаад хүмүүсийн өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа материалын хэрэгцээг болон амьдралынхаа чанарыг сайжруулсаар байх хэрэгцээг хангах нь шинжлэх ухааны хөгжлийн зорилго юм гэсэн шалтгаар Сатан үүнийг хийдэг. Энэ нь Сатаны шинжлэх ухааныг хөгжүүлэх онолын үндэс юм. Гэхдээ шинжлэх ухаан хүн төрлөختөнд юу авчирсан бэ? Бидний хүрээлэн буй орчин юунаас бүрддэг вэ? Хүн төрлөختний амьсгалдаг агаар бохирдоогүй гэж үү? Бидний уудаг ус үнэхээр цэвэр хэвээрээ гэж үү? Үгүй. Бидний иддэг хоол хүнс байгалийн гаралтай гэж үү? Хоол хүнсний ихэнхийг бордоо ашиглан ургуулж, генийн өөрчлөлт ашиглан боловсруулдаг. Түүнчлэн шинжлэх ухааны янз бүрийн аргуудыг ашиглан хувиргадаг. Бидний иддэг хүнсний ногоо жимс хүртэл байгалийн гаралтай байхаа болсон. Одоо органик өндөгч олдохоо болсон ба Сатаны шинжлэх ухаан гэж зүйлээр боловсруулчихсан болоор өндөг өмнөгшгөө амтгахаа болсон. Том дүр зургийг харвал бүхий л агаар мандал сүйдэж бохирдсон. Уулас, нуур, ой мод, гол мөрөн, далай, газрын дээр, доор байгаа бүхэн бүгд шинжлэх ухааны ололт амжилт хийж зүйлээс болж сүйтгэгдсэн. Товчхондоо хүн төрлөختөнд Бурхны өгсөн байгаль экологийн орчин болон амьдрах орчин бүхэлдээ шинжлэх ухаан гихчээс болж устж сүйджээ. Хэдийгээр олон хүн эрж хайж байсан амьдралын чанартайгаа холбоотойгоор үргэлж найдаж байсан зүйлээ авч өөрсдийн хүсэл болон махан биеийн аль алийг хангасан боловч шинжлэх ухааны авчирсан янз бүрийн ололт амжилтаас болж хүний амьдардаг хүрээлэн буй орчин үндсэндээ устж сүйдсэн юм. Одоо бид цэвэр агаараар амьсгалах хэрэгтэй байхаач болсон. Энэ нь хүн төрлөختний уян гашуу босуу. Хүн ийм орон зайд амьдрах ёстой болсон үед хүний хувьд яриад байх ямар нэгэн ад жаргал үлдсэн гэж үү? Хүний амьдардаг энэхүү орон зай амьдрах орчныг бүр анханасаа хүнд зориулж Бурхан бүтээсэн юм. Хүмүүсийн уудаг ус, амьсгалдаг агаар, иддэг хоол хүнс, ургамал, ой мод, далай тэнгис энэхүү амьдрах орчны хэсэг бүрийг хүнд Бурхан өгсөн. Энэ нь байгалаас заяасан бөгөөд Бурхны тогтоосон байгалийн хуулийн дагуу
ажилдаг. Хэрвээ шинжлэх ухаан байгаагүй бол хүмүүс ад жаргалтай байж Бурхны замд нийцүүлэн мөн өөрсдөд нь идлүүлэхээр Бурхны хайрлсан зүйлийн дагуу бүх зүйлийг хамгийн цэвэр байдлаар нь эдэлж чадах байлаа. Одоо гэхдээ энэ бүхнийг сатан устгаж сүйтгэсэн. Хүний амьдрах үндсэн орон зай цаашид онгон дагшин байхаа болсон. Гэхдээ үүнийг юу учруулсныг, энэ нь хэрхэн бий болсныг хэнч танин мэдэж чаддаггүй бөгөөд бүр олон хүн сатаны өөрсдөд нь суулгасан үзэл санаагаар дамжуулан шинжлэх ухаанд хандаж үүнийг ойлгодог. Энэ нь туйлын жигшүүртэй өрөвдөлтэй биш гэж үү? Сатан одоо хүн төрлөختний оршин байдаг орон зай болон амьдрах орчныг аваад ийм болтол завхруулсан болохоор хүн төрлөختөн ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол энэ хүмүүсийг Бурхан биечлэн устгах хэрэг байна уу? Хэрвээ хүмүүс ийм маягаар үргэлжлүүлэн хөгжих юм бол ямар чиглэлд явах вэ? Хүмүүс алдар нэр ашиг хонжоог шуналтайгаар хайдаг дээрээ нэмээд шинжлэх ухааны хайгуул гүнзгий судалгааг тасралтгүй явуулж улмаар өөрсдийн материалын хэрэгцээ болон хүслийг хангахын тулд ийм маягаар тасралтгүй үйлддэг. Тэгвэл хүнд авчрах үр дагавар юу вэ? Юун түрүүнд экологийн тэнцвэр алдагддаг. Ингэх үед ийм төрлийн тэнцвэргүй орчноос болоод хүмүүсийн бие дотоод эргэтэн муудаж гэмтдэг бөгөөд янз бүрийн халдварт өвчин тахал дэлхий даяар тархдаг. Одоо энэ нь хүний огт хянаж чаддаггүй нөхцөл байдал юм. Тийм биш гэж үү? Та нар үүнийг ойлгосон болохоор хэрвээ хүн төрлөختөн Бурхныг дагахгүй харин үргэлж ийм маягаар сатаныг дагаж өөрсдийгөө байнга баяжуулахын тулд мэдлэгийг ашиглаж хүний амьдралын ирээдүйг судлахын тулд шинжлэх ухааныг тасралтгүй ашиглаж үргэлжлүүлэн амьдрахын тулд ийм аргыг ашиглах юм бол хүн төрлөختний хувьд энэ нь яаж төгсхийг та нар ухамсарлаж чадах уу? Энэ нь мөхөл гэсэн үг байх болно. Тийм ээ. Энэ нь мөхлөөр төгснө. Хүн төрлөختөн алхам алхмаар мөхөлдөө улам ойртно. Одоо шинжлэх ухаан бол хүнд зориулан сатаны бэлтгэсэн нэг төрлийн шидэт хамт шиг санагдаж байна. Ингэснээр та нар аливааг ялган салгахаар оролдохдоо манарч самуурсан байдлаар хийдэг. Хичнээн мэрийж харсан ч гэсэн аливааг тодорхой харж чаддаггүй бөгөөд хичнээн мэрийн оролцсон ч гэсэн тэдгээрийг ойлгож чаддаггүй. Гэхдээ сатан дур хүслийг чинь төрүүлж ёроолгүй ангал руу үхэл рүү чамайг бурантагтай тэмээ шиг зугуухан хөдлөхийн тулд шинжлэх ухааны нэрийг ашигладаг.